За сайн бацгаана уу та бүхэндээ гихийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр хүмүүсийнхаа маш их асуудаг нийтлэг нэг асуултанд хариулж бичлэгээ оруулж байгаа. За тэгэхээр ямар нийтлэг асуулт байдг вэ гэхээр одоо хоёр ордынхоо яг зааг дээр буюу хил дээр нь төрсэн хүмүүс өөрийгөө аль орд юм бэ гэдгийг сайн мэдэхгүй. Хоёрдугаарт яг юу гэж яриад байна вэ гэхээр яагаад зарим үед одоо жишээ нь ингээд загасны орд гэж яриад байдгийн. Тэгснэ яагаад яг тэр өдөр хоньны орд гэж яриад байгаа. Яагаад адилхан нэг өдрийг ямар учраас хоёр өөр ордыг хилээд байгаа юм бэ гэдэг ийм асуултууд маш их ирдэг ээ. За тэгэхээр та бүхэндээ тайлбарлаж өгөх гэж байна. За та бүхний өмнө харж байгаачлан энэ нар маань агааз энэ хүний төрсөн өдөр нь нэгдүгээрт загасны ордод төрсөн хүн байгаад байна. За хэдэн байна вэ гэхээр энд харж байгаа тийм ээ онсоор нь 1990 оны 3 сарын 21-нд өглөөний 5 цаг 18 минутанд төрсөн байх юм бол загасны орд буюу ус махбодтой далааван гарыг захирж идэг ийм хүн байгаад байна. Гэтэл энэ цагийг бараг л юу яа л да цөмөрөө нэг ганцхан минутаар хойшлуулад үзье л да. Тэгин гут яаж ийн хараа 1 минутын дараа энэ хүн ус мах бодтой биш харин гал мах бодтой хоньны ордны хүн болж байгаа гэсэн үг. Хараа он сар нь бүр яг адилхан байгаас 90 оны 3 сарын 21 би сая ердөө ганцхан минутын нааш цаашаа гүйлэхэд энэ хилээд аваад загасны орд байсан бол энэ хүн гал махбодтой хоньны ордонд төрж байгаа хоньны ордны хүн гэж тооцогдноо зурхаад. За тэгэхээр яг хүмүүсийн маань асуудаг яагаад 21-ний өдөр төрчөөд заримдаа загас гээд байгаа юм, заримдаа хонь гээд байгаа юм гэдгийн хариулт нь таны төрсөн цагаас төрсөн бүр ингээд минутаас хүртэл ингээ хамаарад айл ордны хүн бэ гэдэг чинь ингэж хувирч орж ирээд энэ хувирлаад агаад өөрийг чинь иргэшээдэг гариг нь өөрийг чинь мах бодны хүртэл ингэж хувирдаг юмаа гэдгийг ингээ та нартай тайлбарлаад харууллаа. За тэгээд цөмөр дараагийн жишээг авч үзье тийм үү. За дараагийн жишээ цөмөр арай өөр жилд он дээр авч үзье. За тэгэхээр ямар он дээр цөмөр авч үзэх вэ гэхээр цөмөрөө 20-ны өдөр 4 сар 1991 онд төрсөн гэж бодъё л доо. За энэ цагийг цөмөрөө хөдөлгөөд оройны 21 цаг 59 болгоод шалгая. За энэ яаж юм бэ гэхээр хараа 91 оны 4 сарын 20-нд төрсөн хүн байх юм бол энэ хараа хоньны ордны хэвээр агаад би энэ дээр харуулъя. Нар нь хонь гэсэн баг. Миний хулган гүйж байгаа газрыг хардаа. Тэгэхээр энэ хоньны ордны хүн хэвээрээ мөн үү? Мөө. За тэгвэл би энд ерөөсөө нэг хэдхэн минутыг гүйлгчихээ л да. За 10 минутыг гүйлгчээ. Тэнгууд 22 цаг 09-ээр аваачаад шалгая. Тэнгууд яаж ийн 10 минутны дараа энэ хүн хонь биш. Нөгөө гал махбодтой хүн чинь бүр шороо махбод руугаа шилжээд энд шороо махбодтой хүн төрж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 20-ны өдөр нь адилхан мөн нүмүн гэхдээ цагийн наан цаанаас хамаарад энэ хүн чинь хоньны ордонд төрөөгүй үхрийн ордонд төрсэн хүн болж байгаа гэсэн үг. Ойлгомжтой байгааз яг л адилхан нэг л огноо гэхдээ цагийн ингээд нааш цаашаа минутанд хөдөлгөнгүүт энэ хүн чинь нэг бол гал махбодтой нэг бол шороо махбодтой ийм хоёр өөр төрлийн махбод агуулсан ийм хүн болж байгаа байхгүй айл нэгэнд нь хамаарна гэсэн үг. За дахиад оныг бас хэлж үзье хөө. За цөмөрөө ингээл 92 он тийм ээ 21-ний өдөр 5 сар 1992 он л аваажээ. За энд цөмөрөө шөнийн 3 цаг руу ирээ л да. За ямар ордны хүн байна ингээ цөмөрөө шалгая. За 92 оны 5 сарын 21-нд шөнийн 3 цагт энэ хүн үхрийн орд хийгээрэй л байна. Үхрийн орд. За тэгвэл энэ цагийг цөмөрөө нэг цагийн дараа үзье л да. Цагийн дараа ямар ордтой хүн байх юм? За тэгвэл цагийн дараа энэ хүн чинь эхрийн ордтой хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр 21-ний өдөр төрсэн хүн ялангуяа 92 оных штэ энэ он гүйлгэж байгаа учраас он болгон ондоо минутын цөмөрөө шалгаж явах хэрэгтэй. За яасан бэ? Тэгэхээр энэ хүн чинь эхрийн ордонд төрсэн байгааз. За
Одоо цаашаа явъя. Цаашаа явах юм бол бүр яг ингээд адилхан байхгүй юу манайхаа. Одоо энэ чи яг ингээд зааг дээр төрсөн бол та нарын цаг минутаас хамаарат аль ордны хүн бэ гэдэг чинь тодорхой болж харагданаа. За тэгээд энэ одоо өөрийнхөө тий яг аль одоо ордон дээр нь яг ингээд баталгаадаа төрсөн юм бэ гэдгийг мэдмээр байгаа бол би энэ бичлэгийнхаа доорыг холбоос үлдээж ин тэр холбоос дотор байгаа бичлэг зааврыг үзээд тэгээ та нар минь өөрсдийнхөө одоо яг жинхэнэ ордуудыг шалгаж үзэх юм боломжтой байгаа шүү. Цаг минутаа мэдэхгүй байх юм бол та нар минутаа мэдчихэж энийгээ хийх боломжтой байгаа. Тэгэхээр цаг минутаас мэдхийн төлөө зориулах зүгээр болов. За ингээд энэхүү бичлэгээрээ та бүхнийхөө одоо маш их асуусан асуултанд хариуллаа гэж үзлээ. Тэгээ та нар минь ойлгосон бол лайк дараад, бусдтайгаа хуваалцаад, бусдаа хүртэл ингээд гэрэл түгээгээд мэдгүй хүмүүс бас байх боломжтой тийм ээ. Тэдэндээ ч гэсэн ингээд гоё мэддэг болгоод түгээгээд хуваалцаарай. Тэгээ бүгдээр нь баярлалаа. Subscribe дараад миний бичлэгүүдийг цаг тухайд нь хүлээн авч үзээрэй. Дараагийн бичлэгээрээ удахгүй уулзцаая. Баяр таа.